Дархлааны систем нь нарийн тэнцвэрчсэн механизм ба бусад системийн адил эмзэг учраас хямардаг. Вакцинуудаар байнга цочроогоод байвал хамгаалах систем ажиллахаан болж их хэмжээний эсрэг бий гаргаж өөрийнхөө эсвүүдээ гэмтэж эхэлдэг байна. Био ёс зүйн хорооны профессор Вера Городиловыгийн загтлаас. Товлолт вакцины ачаар цусны цагаан эсийн хавдар үүсдэг. Учир нь дархлаа нь зөвхөн вакцинн дээр ажиллаад төвлөрөөд байхаар гадна орчны микробт анхаарлаа хандуулж чаддаггүй. Яагаад гэвэл нялхаас нь байн вакцин тариад дарамтлаад байна шүү дээ. Байнга вакцинаар гэмтээгээд байхаар цусны хавдар үүсч байна гэж Городилова бичсэн байна. Вакцина хийлэг гээл харанхуй муухгаар дархлаажуулж байна. Харин би шал өөрөөр үздэг. Антибиотик байхад бактери эсрэг вакцин байдаг нь мунх харанхуй шинж юм. Тэгвэл яах гэж антибиотикийг бодож олсон юм? Яах гэж энэ олон тооны вирусын эсрэг эмийг хийсэн? Тэгээ дээр нь дахиад вакцин тарьдаг гэнэ. Эдгээр эмнүүдийг бүтээгээгүй байхад вакцин байсан шүү дээ. Мөн угаадаг, ариутгадаг, халдвар хүйжүүлдэг хичнээн бодис байна. Тэгвэл энд чинь вакцин ямар хэрэгтэй юм бэ? Тиймээс та л өөрийгөө хамгаалахгүй бол таны эрүүл мэндийг хинч бодохгүй. Таны эрүүл байх хэсэг нь хүнд ч хамаагүй тийм нийгэмд бид амьдарч байна. Би насанд хүрсэн мэргэжилтний хуваар та бүхэнд үүнийг нотлон хэллээ. Вакцинжуулалттай холбоотой асуудал нь эрүүл мэндийн яамны шийдэх асуудлуудын дотор тэргуун игнэнд тавигдаад байна. Сэргийлэх тарилгыг болгоомжгүй хэрэглэх нь үндэсний аюулгүй байдалд ноцтой асуудал үүсгэж байгааг ойлгох хэрэгтэй. Галина Петровна Червонская нь вакцинтай холбоотой асуудлаар өөрийн мэдлэгээ дамжуулах ажлыг маш хичээнгүйлэн хийж байна. Сэргийлэх тарилга бол эмнэлгийн ажиллагаа бөгөөд бид бүхний давтагдашгүй цор ганц бие мах өдрөө хийгдэж байгаа тул үүнийг ухамсартайгаар сайн дурын байдлаар хүлээн авч хийлгэх эсвэл хийлгэхгүйгээ зөв шийдэх хэрэгтэй.